Сайн байцгаана уу? Өнөөдөр бид нар ABC World-ийн төв офиснаас та бүхэндээ мэдчилж байна. Бидний ээлжид дугаар болох, ээлжид ярилцлага болох Cafe on Clutch нэвтрүүлэг өнөөдөр эхэлж байна. Өнөөдрийн мань зочноор миний хамтрагч, манай нэвтрүүлэгт заавалч орох ёстой хүний нэгээр манай болрогч маань оролцож байна. 26 жил Германд исэн тий. Тэгээд та өөрийнхөө талаар ерөөхдөө танилцуулаач. За, сайн байцгаана уу? Миний зүгээс бас та бүхэндээ мэд хүргэе. За, намайг Сандгийн Болор гэдэг. Хүүхэд насндаа эцэг эхээ дагаад Германд очоод ажиллаж амьдраад сураад тэгээд нэлээ олон жил амьдарч агаад одоо ингээм Монголд ирээд хагас жил шахуу болон байж байна. Тэгээд ABC World Institute-д боловсролын зөвлөхөөр ороод за тэгээд нэмүүлэнтэйгээ хамтарч ажиллаад байна. Герман сургууль хэрхэн явагддیں۔ Тэ сургуулийн орчин одоо манай Монголоос ч зөндөө олон хүмүүс Германд боловсрол эзэмшихийг хүсэж байгаа, явахыг зорж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсд мэдээлэл олох үүднээс хоёлаа Германы сургуулийн талаар тэ ихтэй сургуулийн талаар боловсрол тэ залуучуудын талаар та илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч гэж хүсэж байна. За боловсролын системийг би түрүүн курс дурдсан, богино дурдсан. Тэр нь болохоор одоо ингээд нэг баг сургуулиасаа ингээд зам нь хуваагдчихдаг. Тэ гимназид орсон хүүхдүүд нь төгсөөд ерөнхийдөө шууд ихтэй сургууль руу авах боломж нэгддэг. За тэгээд ихтэй сургууль руу ингээд яг хөө гимназид ингээд 5 дугаар ангиас гимназид ороод явж байгаа. Тэ 13 хүртлээр яваад 13 хүртлээр бас ингээд нөгөө сайн хүүхдүүд нь шигширдэд зүйлдээ 13-аад тэгээд бас цөөн хүүхдүүд төгсдөг. Тэгээд тэр хүүхдүүд маань шууд ихтэй сургуульд орох боломжтой. Абитур гэдэг нэг өгдөг шүү дээ. Тийм, тэр нь одоо нөгөө тэр сургуулаа төгсөлтөө өгдөг шалгалт нь. Тэр нь одоо манай Монголоор нөгөө юу лээ? Яш тийм энэ зэрэгцэн гэлээ. Тэгээд ихтэй сургуультай ороод ингээд явхад бол герман хүмүүс ер нь ихтэй сургуульд ороод эхний семестртээ бол бэлтгэгдсэн ордог гэж хараад байгаа. Ер нь би бас Монгол оюутнуудаас ч гэсэн сонсч ирсэн. Монголоос ирсэн оюутнууд ингээ ярьж хахад герман оюутнууд нэгдүгээр семестрт айгүй мундаг мэдлэгтэй байх юм аа. Ингээл нэгдүгээр семестрт орж ирэнгүүтэл профессор руудтайгаа ингээл мэтгэлцээл те ямар нэгэн сэдв барьж аваад тэгэл айгүй чөлөөтэй ингэж харьцсан юм аа. Бид нэр Монголд одоо тэгж яаж чадаагүй болохоор ингээ герман оюутнуудыг хажуунаас нь хараад ингээд айгүй вау гэсэн мэдрэмж төрж ийн гэж ярьж исэн нэг монгол оюутаа. Тийм. Тэгэхээр ер нь бол тэр гимназ гэдэг нь бол ихтэй сургуульд ингээд бэлччихдэг багаас нь. Тийм. Тэгээд ороод бол герман оюутнууд маань асуудалгүй сурчна. Тэ? Яагаад тэгэхээр 5 дугаар ангиасаа ингээд жил болгон бэлтгэгдэж явцсан. Гадаад оюутнуудын хувьд тэгэхээр яг ирээд нөгөө хилээ сурна, тэ? Хилээ бас тэр германуудын төвшөнд сурч иж ихтэй сургуулийн тэр хичээлийг ойлгож тэгээ профессорууд ч ингээл хичээл уншаал явчин тэр бүгдийг ойлгож байгаа гэх чинь хэл сурахад нэг цаг алддаг. Түүнээс биш бас л адилхан герман оюутнуудтай сурч боловсрох боломжтой. Тэгээ герман оюутнуудын хувьд болохоор багаасаа нөгөө нэг хувийн зохион байгуулалттай хичээлээ сурцсан. Бүр тэр нь ингээд цэцэрлэгийнхаа наснаас ингээд цаанаас нийгэм нь ингээд бүрөөсөл тийм нөгөө нэг зохион байгуулалттай явагдаад ингээ олон жил болцсон болохоор тэрэндээ ингээ уусаад яцсаалахаар их сургуульд орсон ч ингээд нөгөө төвгүүхэн өөрийнхөө өршрүүндэн план тэ хичээлийн хуваарийг гаргаад тэгээд шалгалтандаа бэлдээд ингээд яг төгсөх тухайн үедээ төгсөж явцдаг. Гадаад оюутнуудын хувьд хүндрэл нь гэхээр ялангуяа ингээ ажиллаад тахад манай Монгол оюутнууд маань нөгөө цагаа ингээд зөв зохицуул цагийн менежмент жоохон сул тал харагддаг. Тийм болохоор ингээд хичээлээ өдөр тутам багаар хийхгүй яг шалгалтын өмнө ингээд байлж аваад гинт ингээд шалгалтын өмнө 2-3-7 хоног өмнө хийж эхлэхээр ингэж яагаад гэдэг жоохон сул талууд байдаг л болохоос биш. Хүн л юм чинь тэгэл хүсгэл юм бол ямар ч газар сурч боловсрч чадна шүү дээ тий. Өөрөө л хүсэх юм бол гол нь хүсэл байх юм бол тий. Гэтэ нөгөө герман сургуулиуд маань орчингийн нэг сайн бэлдэж өгсөн байдаг гэж би хараад байгаа. Оюутнуудынхаа тий оюутнуудтай одоо хооллох орчин тий баг үнээр хоолно одоо оюутныхоо үнэмлэхийг үзүүлээл тэгээд тэр оюутны ганц одоо мензэ гэдэг оюутны ганц маань ашиг нэг ашигын юугаар тий ашиг харахгүйгээр ингэж нөгөө зөвхөн барааныхаа үнээр хоол хийгээд тэрний хоолныхаа үнийг
авах жишээтэй оюутнууд хийж харж үздэг. Тэгээ ингээд спорт тий спорт зохион байгуулалт хичээл яаж өөр нь ихтэй сургуулиуд ч нөө 10 жил чинь спортын хичээл ордог шүү дээ. Ихтэй сургуулиуд чинь тийм байхгүй. Яг л өөрөө л спортоор сурахгүй л бол яг зорж тэр нөгөө бие тамирын дээд мэд гэдэг шиг сурахгүй л бол спорт байхгүй болохоор нөгөө германууд ч аюу нөгөө багасаа спортыг сурцсан. Тэгэхээр нөгөө цаанаас нь сургуулаас нь тэр нөгөө спорт их боломжийг олгож өгөөд оюутнуудтай хөнгөлөлттэй бас оюутныхаа үнэмлэхээр оюутныхаа нөгөө юу харттай. Тий, имматрикуляционс номер гэдэг шүү дээ. Тэр номерийнхоо юугаар оюутныхаа дугаараараа хөнгөлөлттэй спорт хийгээд ингээд чөлөө цагаа ингэж өнгөрөх тийм юм боломжууд. Ер нь ингээд нэг орчны сайн бүгдүүлээд өгсөн болохоор сурах боломж нь айгүй сайн байдаг тий. Бүх юм бэлэн байна, голомжийг сураал гэдэг байна шүү дээ. Би танаас бас асуух гэж юм л да. Зөндөө олон хүмүүс ингээд германд сурах хүсэлтэй байгаа тий. Тэгэл эхний үеэсээ германд сурж байхдаа айгүй олон хүмүүс шантардаг, шантраад буцаад энэ нийгэмд би дасахгүй юм байна, монгол шиг биш байна ч юм уу тий. Мэдээж монгол шиг биш гэдгийг мэдчихэж явсан ч гэсэндээ очоод ингээд амар гоё төсөөлцөн очингууд очоод тий чи пунктлих байх хэвээр цагаа байр, хариуцлагатай бай гэдэг ирэнгууд нөгөөдөл чинь ингээд шоконд ороод тэгээ шантраад гэрээ санаад буцдаг. Тэгэхээр энэ талаар та ингээд явж байгаа хүмүүсд ямар зөвлөгөө өгөх вэ? Очоод яаж бие даад сурах вэ ч юм уу тий? За би болохоор нөгөө өөрөө Монголоос очиж сураг болохоор сайн мэдэхгүй байна. Гэтэ нөгөө Монголоос ирээд сурж байгаа оюутнуудын ярьсан тий надтай хамт байсан оюутнуудын туршлагаас ярих юм бол ер нь бол яг тийм шантарч бутсан оюутан би бол танихгүй. Гэхдээ яг хөө шантрах үе байдаг. Тэрийгээ даван туулж чадчихаа. Манай монголчуудын тэр нэг юм нэг чадварлаг зам байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр нь юу гэхээр яг нөгөө нэг би бол зөв гэж боддгийн. Өөрөө ингэж зориод гадаад улсыг зориод гадаадд ирээд бие дааж амьдраад явна гэдэг чинь өөрийнх нь амьдралын хувьд айгүй том тийм челленж хөрөнгө оруулалт дараа нь тэр нь өөрт нь айгүй хэрэг болох байхгүй ажил дээр гарахаар. Тэгэхээр ингээд нөгөө нэг эцэг гэхээ нэг их сонсохгүйгээр өөрөө шийдвэрээ гаргаад одоо Германы хэсэг зордг юм Америк хэсэг зордг юм уу тий өссөн газар руугаа зориод тэгээд хамгийн гол нь очиод зорьсон зорилгоо ерөөсөө мартаж болохгүй. Яг шантрах үе гарна хэцүү, хэлийг ойлгохгүй, хичээлдээ суугаа тий профессор чи ингээд хичээл уншаа явчихна. Герман оюутнууд чинь ингээд сонсоод ойлгоод хичээлээ бичээл аваад гараа явчихна. Тэгэл тийм оюутнуудтай хажуу суугаад өөрийгөө ингээд тэдэртэй харьцуулаад авах шаардлагагүй. Би бол гадаад хэл дээр сурж байгаа тий. Би бол өөр хүн гэхдээ би чадна. Хүн сураад болоод тахад би яагаад чаддгүй ингээ хамгийн гол нь очоод ингээд нөгөө сайт менежмент те буюу цагийн менежмент те цагаа ингээ зөв зохицуулаад герман оюутнуудаа сурах юм их байгаа шүү дээ. Тэгээд миний нөгөө нэг зөвлөх юм гэхээр манай монгол оюутнуудаас ажиглахад манай монгол оюутнууд арай бүрэг байгаа гэдэг байхгүй. Бие бариад тий германд очичоод ингээд би буруу үг хэлчих болов гэдэг ингээ өөрийгөө ингээ нээлттэй хүнд ингэж ойлгуулж чөлөөтэй харьцаж чадахгүй таасаа айдаг болохоор тий ажиглагдаад идэгин ихэнх нь гэхдээ бүгд тийм биш л дээ. Тэгээд миний зөвлөх гээд байгаа юм гэхээр жоохон тийм чөлөөтэй бай. Германд очиод яагаад үл чи бие дааж амьдарч байгаа очиод тий өөрөө бүх юм чинь чиний толгой дээр байгаа. Хичээлээ хийн, ажиллаа хийн, хажуугаар нь шалгалтандаа бэлдэн, өөрийнхөө хүнсийг цуглуулна ингээл бүх юм одоо өөрийн толгой дээр байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нээлттэй байх юм бол герман оюутнууд ч аягүй сайн найзууд болдсон шүү дээ. Тийм. Тэгэхээр ингээд нээлттэй байгаад би нөгөө Монголоос ирсэн монгол оюутнуудтай хэлдэг байхгүй. За ингээд нэгдүгээр семестрт ороод сурах юм бол санаа зовдгүй хажуудаа сууж байгаа герман оюутныг тий аншпрэх нь болоод ингээд яриад тий за танилцъя ч юм уу эсвэл ингээд хичээлээ ойлгох байх юм бол энэ юу гэсэн бэ сая профессор юу хэлсэн бэ гэдэг юугаар ингээд яриа өдөөд ингээд герман оюутнуудтай танилцаад ирэх юм бол айгу хэрэгтэй ядаж ингээд тэртэйгээ найзлаад германаараа яриад яг герман хүн чинь тэр үгийг яаж дуудаж хэлж гаргаж чинь гэдэг чи арай өөр гадаад хүнтэй харьцаад германаар очин бас нэг өөр тийм болохоор герман оюутнуудтай ингээд юу хаагаад нүгэр хаагаад танилцаад аваа. Тэгхийн бол герман оюутнууд бол хүнийг юусаа ингэж гадуурхдаггүй. Одоо герман чинь 82 сая хүн амтай хэрнээ 69 сая нь германууд шүү дээ. Тэгээ үлдсэн 10 хэдэн сая нь гадаадынх нь багхгүй. Тэгэхээр германд бол хэдэн 10 жилээрээ гадаадынхаа амьдэрсэн болохоор гадаадынхныг юусэл
манай нийгмийн нэг хэсэг хүлээн зөвшөөрсөн. Тийм болохоор гадаад захны тэгж ингэж ялгуурлан малгуулж үзэх байхгүй. Ялангуяа энэ ихтэй сургуулийн төвшөнд бол тийм болохоор герман хүнтэй герман оюутантай найзлаад өөрөө ингэж герман оюутнууд ч өөрсдөө хурж ирдэггүй юм. Би чамтай найзлаж юм уу те гадаад хүн угаасаа л нөгөө багасаа л гадаад хүмүүсийн дунд өрссөн болохоор нэг тэгж гадаад энэ гадаад хүн шүү энэ юу шүү гэж ингэж онцолж авч үзэхгүй. Тийм болохоор чи өөрөө ингэж нээлттэй байгаад өөрөө тэр хүнтэйгээ танилцаад ингэх юм бол айгүй сайн нөгөө түрүүний миний хэлсэн чиг заа гэвэл заа туслуул туслан туслахгүй гэдгээ шулуухан хэлцдэг. Тийм үнэнч найз нөхөд болдог. Тийм болохоор Монгол оюутнууд маань очиод нээлттэй байгаасай. Өөрсдийгөө ингээд тий нээлттэй илэрхийлээд хэл сурахт нь айгүй бас их чухал. Тийм. Тэгээд засч хэлж өгнө. Тийм. Герман оюутнууд чинь ер нь аюул сайн найзууд болдөө шүү. Би одоо нэг мастерт өөр мууж сонгоод явсан гэсэндээ. Тэгэхэд би зориуд нөгөө мужаа солиё гэж бодоод өөр мужид очиж сурыг. Тэгээд тэр Бранденбургийн мужид очиход нөгөө би ч яг нөгөө Германд амьдарч байгаа ч гэсэн өөр мужид очиод яаж байгаа надад бас өөр орчин болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас л нөгөө нэг Монголоос Германд очиж байгаатай адилхан өөр орчинд яг хэлэн адилхан ч гэсэн танихгүй орчинд танихгүй хотод анхудаа ингээ очиж чинь гэдэг утгаараа тэнцихээ нөгөө сургуулийнхаа юунуудыг судалсан. Сургуулийнхаа Facebook группод орж байгаа яасан чинь Монгол нэр өсөө. Тэгээд тэр Монгол охин руу бичсэн чи хариу бичихгүй байгаа гэсэн. Тэгсэн чи харин нэг герман охин бичээд тэгээд тэр охинтой танилцаад яасан чинь надад нөгөө нэг оюутны байр олдог байхгүй юу? Яг хичээл орох гэдэг оюутны байрны нөгөө нэг захиалга өгсөн ч гэсэн хариу нэрдгүү. Тэгээд би тийшээ нүх болчиход идэг цаг нь тулцсан. Тэгсэн чи харин тэр би нөгөө юу тэр фэйсбүүкээр нөгөө тэр сургуулийн оюутнуудтай холбогдоод яхад тэр нэг герман охин хариу бичээд тэгээд манад байж болно гэх тийм нээлттэй би бүр гайхаад тэгээд нүүж очиод 2 хоног тэдний байсан. Тэгсэн чи хараа нөгөө студентын вакас оюутны байр олгодог газраас залгаад таны байр ч одоо бэлэн болсон гэд. Тэгээд яаж ирсэн. Тэгэхээр ингээд нөгөө герман оюутнууд танихгүй ч гэсэн шууд ингээд бичээд харьцаад ингэх юм бол тийм тусалдаг тийм хүмүүс шүү. Нээлттэй тийм болохоор ингэж бие байрж айж имэж энэ надад туслахгүй байж магадгүй ч гэдэг юм уу тэгж бодохгүй зүгээр л хэрэг юу тусламж хэрэгтэй болвол асуух юм байх юм бол ойлгохгүй юм байх юм бол германуудтай хандхад бид нар бол их нээлттэй тусч хүмүүс гэж хэлмээр байгаа л та. Тийм. Тэгээд бас миний нөгөө нэг ажигласнаар гадаад оюутнуудыг ингээд ажиглаад байхад ихэнхдээ л нутгаараа найзлаад байдаг байхгүй юу? Тийм. Адилхан ярьдаг аа. Тийм. Одоо ингээд хятад оюутнуудыг харахад ерөөсөө хятадууд ингээд хоорондоо хамт найзлал, хамт ингээд хоолнд ороод одоо менсад оюутны хоолны газар шүү дээ менсад. Тэнд ингээл хамт ингээл нэг ширээнд суудсан байдаг. Энтхэгүүд хэд ч ингээл бөөндөө суудсан. Тийм солонгосууд гэдэг чинь манай монголчууд ингээл тэр хотод байх юм бол бас л ингээл монголчуудаараа ингээд суугаад идэг. Тэгэхээр тэгж бас мэдээж болно мэдээж ингээд нэг нутгийн хүмүүс те их орноо санаад хол газар байгаа оюутнууд чинь тэгин бас зүйл ах. Гэхдээ нэг хэл сурахын тулд нэг хитрхи их тэгж нөгөө нутгархаад комфорт зонд удаан байгаа. Тэр чинь амархан шүү дээ. Өөрийнхөө хэлээр ярих чинь. Тийм болохоор ингээд герман найзуудаар хүрээлүүлээд тий эсвэл ингээд гадаад хүмүүсүүдээр хүрээлэх юм хэл хурдан сурна. Тэгээд германуудын тэр одоо харьцааны соёл ч юм уу тий тэр байгаа байдлаас ингээд өөрийн мэдлгүй далд ухамсартаа ингээд шингээгээд аваад сурцсан байдаг байхгүй. Тийм болохоор манай монголчууд чинь бас ингээд нөгөө том хотууд идэг шүү дээ олон монголчуудтай тэнд ингээл нөө наадан болно тийм монголчуудын шинэ жилийн баяр болно оюутнуудын цуглаан болно нөө спортын өдөрлөг болдог шүү дээ Европын залуучдын дунд тэр мөрд ингээ очиход мэдээж тий нэг жилдээ хэд удаа тэгээ очиход бол би бол окей гэж боддتي хитрхи их ингээд нутархац найзлаад байвал нөө юугаа зорилгоо мартчихдаг аахгүй манай монгол оюутны яах гэж германд ирсэн ээ тэгэл нөө монголчуудтайгаа нийлээл ингээл нөө хэллээ юу яахгүй сайн дандаа монголоор яриад тийм дандаа монголоор яриад тахаар тэгээ бас нэг ажиглагдсан юм юу гэхээр германд одоо хэлний курсээр ирээд сууж байхдаа би зөвлөсөн байхгүй за одоо ингээд германд ирсэн юм чинь хэлний курсээ чадаад сургуультай орохын тулд бүх юма герман дээр болгочихоо, фэйсбүүкээ герман дээр болгочих, сонсож байгаа дуугаа герман дээр болгочих, үзэж байгаа телевизийнхаа сувгийг герман дээр болгочих тий. Гэхээр нөгөө манай монгол оюутнууд нэрийг тийштэй гэж гисэн хэрнээ
яалтчгүй нөгөө нэг төрлөх хэл нь юу болохоор чинь нэг харахад ингээд монгол хэл дээр кино үзсэн сууж идэг. Тэгэл Facebook нь англи хэл дээрээ хിവэрээ хийж идэг. Тэгэхээр ингээд нөгөө өөртөө нэг хичээхгүй байгаа зарим юмнууд харагдтiin. Тийм болохоор хэрвээ ингээд зорилгоо тодорхойлоод ингээд 10 мянган километрийн хоол Герман улсад ирээд сурж байгаа бол тий яг ингээд өөртөө зарчимж сахилга баттай байгаад би Германд сурах гэж байгаа шүү. Энэ надад хэрэгтэй шүү. Тэгжиж би Герман оюутнуудын төвшөнд хүрэх шүү гэдэг юугаа зорилгоо мартахгүй. Тэгээд ингээд бүх юмаа ингээд Герман дээр болох юм бол амархан Герман сурна дөө. Тийм хичээл юм бол тий. Харин тий би яг энэ талаар бодож ирсэн. Одоо ингээд Герман хүмүүс дисциплин гэдэг юм агуулж хол тий. Одоо ингээд өөртөө ч гэсэндээ дисциплинтэй байх, сахилга баттай байх тий. Тэр бүх юм дээр айгүй том харагддаг байхгүй юу? Жишээлбэл ингээд хэл сурж ээж за яхав дээ ингээд монгол хүмүүстэйгээ уулзчихъя. Эсвэл дайт барьж ээж за яхав дээ гэдэг нөө өөрөөдөө чөлөө олгоод байдаг, комфорт зонд байгаад байдаг. Яг гинэ. Тэгээд хэл сурж байгаа болохоор нөө зөвхөн хэлний хичээл ороод идэг. Өдөржингөө өглөө 9-өөс орой 18 хүртэл яг дундаа ингээд паузтай 2-3 цагийн паузтай. Тэгээд өдөржингөө хилээ үзэж байгаа болохоор өөр хичээл байхгүй болохоор бид нар ч өөрсдөө за хилээ үзэж байгаа тэгэл хэлхийн шалгалт өгөх юм чинь ингээд тайвширчдаг. Жинхэнэ оюутнууд маань болохоор ингээд олон төрлийн хичээл сууж байгаа шүү дээ. Өглөө тэр нэг фоллесонд очиж суун, тэр нэг хичээл очиж суун гэл ингээд ачаал нь арай хүнд болно. Тэр нөө хэлний курс сууж байгаа хүүхдүүд очиод тайвширч чаддаг байхгүй. Зорилгоо мартчихад идэг. Тийм болохоор тэр чинь аягүй чухал. Дисциплинэ чанд баярлалаа. Тийм сахилга баттай байгаад тэгээд миний түрүүний хэлсэнчлэн болж л өгвөл хүлимаа Германд болгоод сонсож байгаа дуугаа ч гэсэн Герман дээр сонсоод тий Германд гойгой хамтлагууд байгаа шүү дээ. Тэгэл болж л өгвөл нөгөө юунасаа жоохоо ер нь хүмүүс бас тэгж ярьдгийн монголчууд багтаа газар очивол Герман сурна. Тэр ч бас үнэн шүү. Гэтэ бас нэг нутаг нэгтний хүн чинь санагалж шүү дээ. Тэр үедээ бас гэж монголчууд тавуулж байгаа. Гэтэл өөрөө өөрийгөө бие дааж сурна гэдэг чинь нэг оюутан хүний мөн чанар шүү дээ. Тийм шүү дээ. Оюун хан хүн чинь тийм утгач шүү дээ. Тийм студент гэдэг чинь бас яг одоо яг өгчилж орчуулах юм бол бие дааж сайн зураараа сурах гэж байгаа болохоор гадаадд очиод бие даагаад сайн зураараа сурахын тулд сахилга бат дисциплин маш чухал. Яг үнэ. Миний бас нэг юм ажиглагдаад идэв. Хүүхдүүд ингээл Герман хэл сурна гэхээр зөвхөн хэлний бэлтгэл дээрээ сурчаал тэгэл явахдаа нөгөө л нэг найзууд, нөгөө л нэг уулздаг хүмүүс, нөгөө л нэг ордог газар тий бүх юм ингээ монгол болгоод идэг. Германд ирсэн ч гэсэндээ. Тэгээд яг үүндээ Герман хэлийг чинь зөвхөн хэлний бэлтгэлээр биш одоо спортын клубээр тий эсвэл ямар нэгэн тим ферайнууд жижиг одоо холбоо ч юм уу тий сонирхлынхаа дагуу жишээлбэл би ингээд сэлдэг байлаа гэхэд сэлдэг хамтрагчч байдаг юм уу тэнд ярилцаж болно. Тэгэл эсвэл би нөгөө нэг шатар тоглодог байлаа гэхэд шатрын дугууландаа ч гэсэндээ би германаар ярьж болно. Тэд нарыг нэг сайн хардгүй юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Зөвхөн хэлний бэлтгэл дээр герман хэл үзчихин. Тэгээд бус цаг нь миний монгол хэлээр ярих цаг юм шиг тий. Харин тэр нь ингээд нөгөө нэг германд бас ингээд бүгдийг бэлдээд өгсөн гэж хэлэхэд болно. Одоо ингээд оюутнууд ч юм уу ер нь хүн герман хүн ч ямар ч хүнд бай германд ингээд амьдарч байгаа хүн бол чөлөө цагаа өнгөрөх одоо бүрэн боломж нь бэлэн байдаг. Тийм нөө дэд бүтцэн ингээд бэлэн болохоор тэрэн шиг оюутнуудын хувьд ч гэсэн ингээд чөлөө цагаа өнгөрөх бүрэн боломж нь байдаг. Сургуулиас нь ч гэсэн ингээд төрөл бүрийн спортын төрлүүдийг ингээд анбитнаа санал болгоод тэгээд хямдралтай үнээр яаж байгаа. Тийм болохоор сонирхсан манай монголчууд ихэнхдээ сакс максаар хичээл сакс болов уу. Тэгээд өөрөө сонирхсан спортоор тий чөлөө цагаараа хэлний курсыг хааж байгаа очих юм бол тэнд чинь бас ингээд герман оюутнууд, гадаад оюутнууд бүгд л байгаа. Тэгээд тэд нартэй ингээд чөлөөтэй харьцаад ингээд яах юм бол ганц ингээд нөгөө нэг хэлний курс дээр сонсоод байгаа тэр хэлнээс гадна зүгээр харьцааны яриа тий харьцааны яриа чинь бас арай жоохон өөр шүү дээ. Манай монголчууд ч гэсэн нөгөө албаны ёсны яриа тэгээд хар яриа гэдэг шиг тийм германд бас тиймэрхүү юу байдаг болохоор тэрийг бас ингээд суралцаад арай л өөр. За тэгэхээр ингээд зөндөө олон хүмүүс маань явж ийн л да Герман руу, Канада руу, Австрали, Америк, Япон гэдэг янз бүрийн улс руу явж ийн. Тэгээд таны зүгээс бол энэ Монгол хүмүүс маань Германд
очиж сурах ёстой гэж бодож гин үү? Сурсан дээр гэж бодож гин үү? Ер нь ямар илүү давуу талтай юм? Яагаад ер нь тийшээ явах ёстой юм те? Тэр талаар та юу гэж харж байна? За миний нөгөө Монгол оюутнуудтай хэсэг хугацаанд хамт байсан туршлагаас тэр Монгол оюутнуудаас сонссон туршлагаас хуваалцсан бол ер нь Германд ирсэндээ бүр их баярлагдав. Тийм шийдвэр гаргасандаа хэд хэдэн оюутнууд ярьж ирсэн надад. Ер нь би Германыг сонгосондоо зөв сонголт хийсэн гэж бодож байгаа. Нэг охинд болохоор сонголт хийсэн байна л да. Итали явах боломж, Герман явах боломж. Тэгээд Германыг сонгоцсон. Тэгээд ирээд ингээд яг өөрөө ингээд амьдраад орчинд нь байгаад үтсэн чинь ер нь би Германыг сонгосон болжээ гэж байгаа. Тэгээд өөр ингээд оюутнуудыг яхаар одоо Германд чинь өчнөл оюутнууд байгаа. Тэгээд Европод ер нь манай монголчууд чинь ингээд бас байдаг штэ оюутны. Тэгэхээр ингээд нөгөө Германд идэг найз оюутан дээр ингээд Италиас ч юм уу, Францаас ч юм уу, Англиас ингээд ирж байгаа байхгүй юу? Уулзч муулцгаал те Европт байгаа юм чи. Тэгээд ирэхээр тэд нар бас ингээд ярьдгийн. Герман ер нь их боломжийн юм аа. Би ер нь яах гэж Германыг сонгоогүй болоо. Яагаад би Францыг сонгоцсон юм бэ? Яагаад Англиг сонгочвоо? Тэгээ ингээд тэднийг яагаад гэдэг ингээд би асуухаар Германд ингээд ажиллах боломж өгд юм бэ? Ажил хийх боломж. Тэгээд дээрээс нь сургууль нь үн төлбөргүй те семестр байтраг юм тэр нөгөө улсын суурь хураамжаа төлөөл явчихна. Дээрээс нь ажиллах боломжтой хэлний курстэй ч гэсэн. Тэгээд Францад болохоор Францд илүү Италид илүү ажиллах эрх байдаг билүүсэл тэр нь хязгаарлалмал хэлгүй юу лээ нэг тийм жоохон тийм Германыг бодвол арай тийм сул талтай юм ярьжсэн. Англид болохоор аюу өндөр төлбөртэй. Тэгээд нөгөө нэг тэр өндөр төлбөрөөр төлж байгаа болохоор нэг хичээлээ хийхээс өөр чөлөөт завч баг гардггүй ажил хийх боломж олддгүй айгүй хүн өндөр юу төлдөг тий сургалтын төлбөр тийм болохоор ер нь ингээд нөгөө Европ байгаа оюутнуудыг ингээд сонсоод тахад Герман айгүй зүгээр юм байна гэж айгүй олон оюутнуудаа сонссон. Оюутнуудад ээлтэй тий оюутнуудад ээлтэй тий. Тэгээд би бас ингээд өөрийнхөө хувь хүний зүгээс ингээд харахаар ер нь яагаад ингээд заавал Америк, Япон, тий Солонгос гэх ингээд өндөр төлбөртэй газарлууд руу тэмүүлээд идэв болоо гэж боддог байхгүй юу. Герман гэхэд ч айгүй сайн боломж байна. Германы ихтэй сургуулийн боловсролын диплом авсан байхад дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Ганц ихтэй сургууль гэхгүй Ausbildung шүү дээ. Мэргэжил эзэмшдэг. Ausbildung-ээр ч гэсэн Германд ингээд сурцсан байхад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо германууд өөрсдөө бас айгүйх нөө гадаад руу нөгөө Auswandern болж байгаа шүү дээ. Герман одоо гадаад руу тийм цагаажилж өөр улсад амьдрах юугээд. Тэгэхэд ингээд Канада улс чинь бас айгүй өндөр хөгжилтэй Америк байна тий. Эдгээр чинь ингээд Германы Ausbildung-тэй хүмүүсийн хүртэл бүр айгүй төртөө авдаг гэсэн. Тэгээ германууд айгүйх Америк руу Канада руу өөрсдөө гардаг. Одоо цагаачлах гэх юм уу ингээд сайн дураараа гарч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд Германы ерөөсөө ямар ч төвшний боловсролын диплом юм уу сургууль төгссөн тэр бичиг баримттай болчихвол юм бол хаач хүлэн зөвшөөрөгддөг болохоор. Тэгээд дээрэс нь ингээд Германы нийгэм байна те. Тэгэхээр би бол хувь хүнийхээ зүгээс зөвлөх юм бол Герман улсыг сонгоорой гэж зөвлөмөр байгаа юм. Тийм айгүй их боломжтой. Одоо надад бас тийм боломж байсан байхгүй юу? Би Япон явах уу, Герман явах уу гэх. Тэгээд одоо ихтэй сургуулаа аль нэг тийшээ заавалчгүй ямаар гэсэн. Тэгээд Японыг бол угаасаа мэдчихсэн багтаа очиод одоо тань шиг оцсон гэсэн үг шүү дээ. Гэхдээ би бүр нэг багтаа очсон болохоор их зоохгүй сурсан. Тэгээд манай аав ээжийн зөвлөж ирсэн нь болохоор зэрэг чи Японд руу явсан дээр штэ хэлийн мэдж наандаж те орчныг мэдэн чи тэнд амьдарч үзсэн бүх юм чинь одоо ингээд дасцсан байгаа штэ гэл. Тэгээд би нөгөө нэг Европ руу ерөөсөө явж үзээгүй байсан байхгүй юу. Тэгээд эсгэлтийн ерхий шалгалт өгөхөөс өмнөхөн 10 хэдгээр ангитай байлаа да ямар ч тач 10 жилдээ нэг удаа Герман руу зүгээр аялж явж үзээд тэгээд аялж үзээд тэр үед эхлээд ингээд Европын орнуудаар явж агаад тэгээд Германда байжсэн уг нь намайг ингээд хэлийн бэлтгэл суугаарэ гэд явуулсан байхгүй юу. Тэгээ очиж үзэнгээ бас хэлтэй жоохон ч гэсэн танилцаараа гэд. Тэгсэн чинь нөгөө нэг Европт чинь аюу их боломж байдаг. Ишид шиг аялчих болдог шүү дээ. Тэгсэн чинь би нөгөөдгөрөө Парис яваад тэгээд би тэр үед л бодож ирсэн. Би шууд Японд үйж яснаа Парис руу явж чадахгүй шүү дээ.
би шууд Японд ээжсэн Итали руу викендэр явчаад ирэх гэж чадахгүй шүү дээ. Тэгэхэд амар их боломжтой. Тэгээ дээрэс нь надаа ингээд шууд юу тодорхой харагдсан л да, ялгаа нь, соёлын ялгаа нь. Тэр нь болохоор Аз хүмүүс ерөнхийдөө нэг тийм баригдмал илүү тийм юу байд юм шиг санагдсан. Одоо ингээд дотогшоогоо хаалцтай тий ингээл бүгд юмд яарч идэг ингээл ялангуяа тэр Токио Мокиод чинь ингээд нэг удаа бүр ингээд Токиогийн метроны бодлоор ирсэн чинь хүн болон гүйчтэй. Тэгэхээр би сандраад би бас гүйхстэй бахтаа гэж гүйсэн чинь нэг чиглэлийн нөгөө вагон метро ирж исэн юм байл. Тэгээд ёо ямар стресстэй юм бэ гэж бодчихсон байхгүй. Тэгэхээр яг нэг бүх юм цагийн дагуу Германд ч гэсэн бүх юм цагийн дагуу байсан ч гэсэндээ одоо жишээлбэл ажил хийж байхад эсвэл сурж байхад тэ их сургууль явцыг хэн ч шалахгүй чи хийж ийн өхөө чи даалгавраа хийсэн өхөө чи нөгөөдхөө яасан бэ гэдэхгүй хамгийн сүүлд нь эцсийн өдөр гэхэд чи хийсэн юмаа шалгуулна тэрнтэй ч харин хариуцлага тооцсон тий. Тэгэхээр хүний ингээд сахилга батыг их шаарддаг хэрнээ нөгөө талаасаа илүү чөлөөтэй ч юм шиг. Тий. Тэгэл ингээд Европод ч хүмүүс 100 мун ингээд гадаа террасан дээрээ суудсан кофе уугаал тий. Нөгөө нэг KK дэл байж хахаар би тэрийг харчаад би яг л энд амьдрмаар байна. Энд одоо сурмаар байна тий. Яг тэгэж бодсон байхгүй юу. Тэгэхээр надад ингэж яг наадах чинь айгу зөв бодол гэж боддог. Эцэг гэх нь ингээд чиглүүлж хэлж байгаа ч гэсэн хамгийн гол нь өөрийнхөө дотоод түүнийг сонсоод би яг юу хүсэж байгаа вэ? Би яг Германыг зорих уу, Америкийг зорих уу, Японыг зорих уу гэдгээ өөрөө шийдээд тэгээд шийдвэрээ гаргаад сонголтоо хийгээд явсан бол тэрэндээ үнэнч байгаад тийм бол амжилтандаа хүрэхэд нэг тэгж бэрхшээл энэ таарахгүй байх гэж бодож яагаад гэхээр нөгөө сэтгэл зүрхээр хийж байгаа нэг эцэг эхийн хүслээр хийхэр чинь шахалдаар хийхэр чинь цаанаасаа ингээ нөгөө өөрийнх нь дотроос гарахгүй юм чинь нөгөө хүчээр хүнийг сургаж байгаа юм шиг л болчдөг болохоор тийм тэгээд түрүүний нөгөө чиний хэлсэн шиг Германч яг нөгөө Европын зүрх гэж явдаг байхгүй юу. Герман ингээд ягаад 11 оронтой ингээд хил залгаа хаашаалал хаашаа гарчин тий. Одоо миний тэр сурж исэн код бүсийн сургууль хийж чинь Бранденбург мужта ингээд нэг оюутныхаа үнэмшлэр өнгөө явчин. Тэр том муж штэ. Тэгээ тэр дотор чинь нөгөө Берлин гээд бас нэг муж хот байгаа даа штэ. Тэгээд тэр нөгөө тэр дотроо газар нутгийнхаа хүрээлэлээр тэр дотроо орчдөг. Тэгэхээр нөгөө нэг манай сургуульд оюутан болохоор юм бол тэр мужта тэгээ Берлиндээ ингээд өнгөө одоо зорчих хэрэгтэй нөгөө олон нийтийн тээврийн үйлчлэгийг авах боломжтой. Тэгээ бид нар тэргээрээ ингээд Берлин чөлөөтэй орж гарчихна. 45 минутанд вагоноор явал Берлин орчихно. Тэгээд ингээд бүр ингээд поштой тэр чинь залгаа штэ нөгөө зүүн Германы хот болохоор. Тэгээ ингээд пошийн хил хүртэл ингээд өнгөө авчиж байгаа байхгүй юу. Тэгэл тэндээ пошийн хил дээр нөгөө Франкфурт одоогийн хот. Тэн дээрээ буугаал алхаал пош руу орчихно. Тэгэл пош руу ороод хүнсээ авчаал хямдхан тэгээ нөгөө пошийн гоё чихэр мэхэр нөгөө ям тиймэрхүү юмуд авчаад тэгээ ингээ буцаад Герман руу ороод ирэх жишээний. Тийм болохоор ингээ Германд оюутан болох юм бол нэрэл ингээл Европын баг ихэнх орнуудыг ингээ чөлөө цагаар үзэх боломжтой. Ганц манай Монгол оюутнууд биш ингээ ажиглаад байхад гадаад оюутнууд ер нь тэгдэг юм бэлээ. Ялангуяа хятад оюутнууд ингээл ирээл ерөөсөө сурж авах хугацаантай л ерөөсөө Европыг үзчихсэн юм бэлээ. Нэг Франц явал, нэг Итали руу явал, нэг ингээл Дэнмарк явах ч юм уу. Тэгээд бас ингээ цагаа ашиглаад тэр чинь бас ингээ сурахын хажуугаар өөрийгөө ингээд олох юм үзэх орон орнуудад танилцах бас боломж олдож байгаа байхгүй. Ганцхан сурах, ганцхан мэдлэг авах биш тэр хугацаанд бас соёлтой танилцах олон орноор аялаж үзэх, залуу наснаа бас хүний хийж үзэх ёстой юмнууд юм шүү дээ. Тэгээ бас айгүйх олон найзуудтай болно. Орон орны найзуудтай. Би нөгөө нэг жил Шведийн хил дээр Висмар гээд хотод сурч исэн байхгүй юу. Тэгээд тэр үедээ нөгөө нэг оюутны байранд амьдардаг байсан. Тэгэнгүүт манай оюутны байранд хоёр хөрш маань байдаг байсан байхгүй. Нэг нь Словакийн охин, нөгөөх нь Грекийн охин гэдэг. Тэгээд нөгөө нэг хүүхдүүд чинь оюутнууд чинь хизээ хаана хямдхан хийх гээд байна, хаашаа аялах уу гэж бүгднийг нь анаас сууж идэг штэ. Тэгээд байжсэн чинь нөгөө нэг Грек охин маань би улаан дөгний баяраар гэртээ харна гэд. Тэгэхээр хамт явчих л та гэдгсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай Висмараас Берлин ороод одоо галт тэргээр тэгээд Берлинээсээ Грекийн Атен руу нисээд буцаж нисч хурж ирэнгуудаа Берлинээсээ Висмар руу явах бүх одоо нийтийн тээврийн онгоцны бүх юмны зардал нийлээд тэр үед чинь нөгөө нэг онцгой хямдрал оюутнуудад зарлцсан байсан. 40 евроор яваад ирсэн. 40 евро ч одоо монголоор нэг 100 хэдэн мянган төгрөг юм бэ тий.
Тэгээд бүр грек улсыг ингээд очиод үзэхэд яг хөө тэр нэг хотелийн мөнгө өөр юмны мөнгө зарцуулаад нь л да мэдээж. Тэгтэл Монголоос та 100 мянган төгрөгөөр грек рүү явж ирэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд ингээд нэг 3 хоног 4 хоногоор яваал ирэхэд чинь бүр сүүлдээ манай аав ээж гайхсан байсан шүү дээ. Энэ хүн Германд сурах гэж явсан. Чи одоо хаана байна? Тэгэл залхахаар асуудаг. Чи хаана байна гэх. Хаана явж байна? Харин тий нөгөө нэг ер нь Европод чи ингээд нүн дэд бүтс аягүй сайн бүтс юу яатсан болохоор холбоо сайтай. Тий холбоо сайтай болохоор хаашаа хаашаа. Тэгэд аягүй гол нь нөгөө нэг хямдхан тий атусаарч ингээл Франц руу орчиж чинь, нисэж орчиж чинь, би гэхэд ч одоо Берлингээс Лондон руу нисэж 19-2-оор л ичж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд нөгөө 30 мянган төгрөг юм уу тий? Тий нөгөө нэг дэд бүтс сайн бүтцсэн. Тэгээд нөгөө хүн ихтэй газар чинь аягүй их нөгөө үйлчилгээ явагддаг болохоор тий атуусаарч пик хүнтэй онгоцсон пик хүнтэй болохоор нөгөө нэг юу хямдхан тикет нь хямдхан тийм болохоор Европод ингээд сураад эсвэл Германд ингээд сурлаа гэх юм бол бараг л Европод сурж ийн л гэж ойлгочих хэрэгтэй шүү дээ өөрийгөө тий тийм хямдхан зардлаар тэгээ дээрэс нь оюутны үнэмлэхээ үзүүлээд энэ тэнд ингээд хөнгөлтэй аваад явчихна тий тэгэхээр бол бас Германыг сонгох бас нэг шалтгаан болоод байгаа. Европ даяараа хүчтэй шүү дээ тэр оюутны үнэмлэх чинь. Тий. Тэгэл би одоо жишээлбэл автобусаар ингээл Милан ороход нэг хэдхэн цаг яваал очиж байгаа байхгүй. Тэгэл тэнд үзчихээ. Бүр 9-2-ны флекс бус хүртлээ шүү дээ. Флекс бус 2-оор ч одоо юу юм бэ? Харин тий. Зүгээр нэг хоолны мөнгө шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол явсан одоо эндээс сургаж байгаа оюутнуудаа залуу наснда их үзэх газар үзээрэй, аялаарай. Үнэхээр л бас юм үзэж нүд тайлна гэдэг Монголын хэлцүүг маань дими хоосон үг биш. Үнэхээр бас сэтгэлгээний хувьд өөрчлөлт ордог тий. Тэгээд хамгийн гол нь төгсөөд Монголдо ирлээ ч гэдэг юм уу эсвэл хаа нэгтээ ажиллаа гэхэд тэр нь өөрт нь айгүй амьдралын түвшин болчихдог байхгүй юу. Одоо манай Монгол компаниудаас тэрийг айгүй юу яадаг болц давуу тал гэж үздэг болцсон илээ. Гадаадд сураад төгсөөд тэг хэсэг хугацаанд амьдарч байгаад ирсэн байх юм бол Герман компаниудаас тийм байхгүй юу. Ер нь Герман оюутнууд ч гэсэн юу нэг гимназийнхаа 13-ыг төгсөөд бас ихэнх нь шууд ингээд дээд сургуульд ордгоо нэг жил ингээд гадаадд бас ингээд амьдраад тэг сайн дур ажил хийгээд ингээд амьдраад Германууд ч өөрсдөө бас нөгөө нэг гадаад руу гарах сонирхолтой. Тэгэл Америк руу ч юм уу, Сүд Америк одоо нөө тий Сүд Америк ч юм уу, эсвэл Хятад ч юм уу юм нэг онцгой сонин газар руу явах дуртай байдаг. За ерөнхийдөө манай залуучууд маань одоо Герман руу явах гэж төлөвлөж байгаа хүмүүс маань бас Герман руу явахдаа зөвхөн сурах биш, зөндөө олон үзэх юм байгаа юм байна. Тэгээд аялын төлөвлөгөө бас гаргуул зүгээр юм байна. Тэгээд миний саяны хэлсэнчлэн нөгөө нэг юм үзэж нүд тайлнаа гэдэг чинь хоосон үг биш те. Тэр юм үзхийн хэрээр хүний сэтгэлгээний цар хүрээ бас айгүй зөв те. Тийм болохоор хүн чинь үдсэн харснараа л байдаг юм чинь нэг л тийм боломжтой. Ялангуяа оюутнуудад бүр их боломжтой байгаа юм чинь сайн аялаад аваарай л гэж зөвлөх юм байна те. Тэгээд таны зүгээс бас өшөө ингээд явж байгаа хүүхдүүдэд илүү тийм inspiration одоо мотивац өгөх юу вэ? Та бичлээрээ хэлээч. За би хувь хүнийхээ зүгээс хэлэх юм бол ер нь гадаад руу гарыг тэ Герман руу ч юм уу аль нэг улс руу гарыг гэж зориулж байгаа бол гарсан дээр ягаад тэгэхээр яг л тэр насандаа явъя гэсэн хүсэл мөрөөдөлтэй байгаа дээрээ яваад юм үзээд сураад тэ орчинтой танилцаад үзээд ирээ. Ягаад тэгэхээр энэ маань нөгөө буцаж ирээд ч юм уу эсвэл хаа нэгтээ ажилд орлоо гэхэд ажлын талбай дээр хэрэг болно. Амьдралын туршлага энийг одоо манай Монгол компаниуд ч гэсэн давуу тал гэж хардаг болсон байлээ. Герман компаниуд ч гэсэн голдууд хийдэг. Тэгээд гадаадд амьдарч ирсэн үү, гадаадд сурсан уу тий. Ягаад тэгэхээр хүн чинь өөрийнхөө төрж өссөн орчинд сураад боловсроод явж гинэ гэдэг чинь нэг өөр тэрнээсээ бас нэг шал өөр орчинд очиод шал өөр хүмүүсийн дунд те гадаад хэлэнд ингээд сурч боловсроо тэр хүмүүсийн дунд ингээд амьдраад хэдэн жил болно гэдэг чинь бас тэр хүний юунд одоо мэрэгжлийн хувьд те бас ингээд амьдралын туршлагын хувьд аягүй том өөрчлөлт ордог байхгүй юу. Тийм болохоор явъя гэж зориулж байгаа хүмүүс маань сонгоод те би бол Германыг сонгоорой гэж зөвлөхөөрөө Герман улсууд үнэхээр оюутнуудад ээлтэй улс байгаа. Тэгээд хүмүүсийг ингээ хараад тахад ганц сурах гэж ирж байгаа гадаад оюутнууд биш
ер нь ингээд амьдарч байгаа Германд одоо 10 хэдэн сая гадаадын амьдарч байгаа гэдэг шүү дээ. Цагаачаарч ирсэн бай. Тэр 60 70-аад оны үед ажилчнаар ирсэн туркууд ингээд генерационоор ингээд амьдарсан. Тэднийг ингээд хараад хахад бүгд л Германд сайн таад юутай байдаг. Германыг ер нь бол ингээд хүмүүс дэлхийн 2 дугаар 1 2 дугаар дайныг өдөөсөн те жоохон тийм нөгөө муугаар ярих гэдэг шүү дээ. Тэгэл надтай таарсан улсууд Герман гэхээр л хэндэ хоох гэл. Кино өнөндөр гардаг шиг тэр л үгтэй. Тийм нэг дайны юугаар ингэж айгу төсөөлөд байдаг. Яг ингээд орчинд нь очиод амьдраад, сураад, ажиллаад ирэхээр бүр шаал өөр шүү. Тийм болохоор ганц би хэлээгүй тэнд амьдарч байгаа 10 хэдэн сая гадаадынхан бүр те Германд айгүй ээлтэй сайн байдаг аахгүй. Би ямар ч гадаад хүний амнаас Герман улс онцгүй байна, муухай байна, таалагдахгүй байна гэж сонсож байгаагүй. Ер нь л нэг л хин нэг нь Германд ирсэнд бол бусдыгаа ингээд нэг юм татах авчих гадаадынхны хувьд бол тийм юутай байдаг. Тийм болохоор манай монголчууд ч гэсэн тэр боломжийг ашиглаад өөрөө ингээд явъя гэд хүсээ. Тэгээ боломж нь байх юм бол Герман улсыг зараад сураад мэрэгжил эзэмшээд авах хэрэгтэй шүү гэж захимаар байна. Тэгээд өөрийнхөө дотоод хүнийг сонсоод өөрөө тэгээд шийдвэрээ гаргаад хамгийн гол нь өөрийнхөө гаргасан шийдвэрт үнж агаарай гэж зорилгын дагуу дисциплин тий ээж аавынхаа үгийг мэдээ сонсолгүй яах вэ гэхдээ эцсийн шийдвэрийг чи өөрөө гаргана чи өөрөө л тэр амьдралаараа амьдрын тэр туршлага чинь чиний л туршлага болох болохоор алдсан ч онсон ч тэр чинь тий дараа нь тэр чинь ингээд дурсаад бодоход чинь нэг эн чинь нэр ингэжсэн залуу нас нь сайхан байсан шүү алдсан ч гэсэн тий хамгийн гол нь юм үзээд тий нэг тайлаад тэгээд өөр орчинд очиод өөр одоо international найз нөхөдтэй болно гэдэг чинь бас л өөрийгөө сорих бас нэг сонирхолтой тийм тэгж л хэлмээр юм да. За энэ удаагийн ярилцлага маань энэ төрөйд өндөрлөж байна. Тэгээд танд баярлалаа. Баярлалаа. Юг хүлээж авч ирсэнд баярлалаа. Баярлалаа.